За сайн байцгаана уу? 2021-с 22 оны хичээлийн жилийн төгсгөл болж бид бүгдээрээ улс даяараа аймаг орнотууд даяараа энэ хичээлийн жилийн хийсэн ажлыг маш сайн дүгнэж ярилцаж үр дүнгээ бас засгаасаа харж байна. За тэгээд энэ удаа Сүхбаатар аймгийн ерөнхий баруун цэцмийн ерөнхий болон судлалын 2 дугаар сургууль дээр сүүлийн 2 жил хэрэгжиж байгаа. Ер нь одоо төслийн талаар би санал сэтгэлээ хийж бодож байна. За энэ бол төрийн өмчийн ерөнхий болон судлалын сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр Шинэ Монгол сургуулийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх мөн одоо тухайн сургуулиудын сонгож авсан сургуулиудынхаа онцлог дээр одоо үндэслээд энэ төсөл цаашаа хэрэгжиж болох вэ гэдгийг сайхан санааг гаргаж Шинэ Монгол сургууль маань улсын хэмжээнд 8 сургуулийг сонгож авсан төслийг хэрэгжүүлэх зорилгоор түүний нэг нь бол манай Сүхбаатар аймгийн баруун орчин 2 дугаар сургууль юм байгаа юм. За энэ төслийг анх хэрэгжих цагаас нэхлээд бас анхааралтай ажиглаж харж заримдаа сонирхож асууж ингэж одоо бас 2 жилийн хугацаанд хамт өнгөрүүлж байна. За эхний удаа бол мэдээж нөгөө одоо улс орны ковидээс учраас ер нь бол хэрэгжиж байгаа төсөл маань гол нь сургуулийнхаа дотоодод за тэгээд доторх зохион байгуулалтаа өөрчлөх, ялангуяа сургуулийн менежмент талын бүх нийтийн оролцоог хангах, зорилготой зөв тодорхойлох, за алсын хараагаа зөв гаргаж ирэх түнд тухайн сургуулийн багш ажилчид, суралцагчдын өөрсдийнх нь одоо бас санал онол ямар байдгийг бэ гэдгийг нэг бүрчлэн авах ажлаас эхэлсэн гэж би бодож байгаа. За ер нь одоо би боловсролын газрын даргын хувьд бол сургууль дээр очих тоолондоо ер нь сонирхдаг. За танай нөгөө төслөд ямар хөө болж байна, яаж байна гэдэг ингээ хардаг, сонирхож байсан. Анх бол мэдээч энийг бас ингээд ойлгохгүй юмуд бол гарч ирсэн байх. За ялангуяа энэ хичээлийн жилсүүдийн 2 жилийн үр дүнд бол нэлээд одоо сургуулиуд өөрчлөлтүүд гарсан. Гадаахт бол мэдээч нэлээд өөрчлөлт сургууль дээр гарсан. За хамгийн нэгдүгüрт бол би ч гэсэн анх одоо тэр үеийн энтер гэдгийг ойлгохгүй байсан. Тэгэхээр мэдээж энэ үеийн зохион байгуулалт гэдэг бол бас мэргэжлийн багш нар хамтаа ажиллах. Түүн дундаа ижил түвшинд ажиллаж байгаа багш нар хамтран ажиллах. Нэгдүгээр ангийн, хоёрдугаар ангийн багшраас гадна суурь болон ахлах боловсролын ангиудад хичээл зааж байгаа багш нар бас үе болгож ажиллахад нэгдүгээр багш нарын сургалтын хөтөлбөр боловсронгуй болгох, цаг ур чадвараа сайжруулах, хамтран одоо асуудлыг шийдвэрлэхэд бол их одоо өөрчлөлтөд гарч ирнэ гэж би харсан. Дараагийн бол хүүхдүүд дээр бас гарч ирлээ. Хүүхдүүд дээр бол аливаа зохион байгуулж арга хэмжээ нь бол одоо 6 дугаар ангийн хүүхд 12 дугаар ангийн хүүхдтэй өрсөлдөд байх нь гол нь ш. 6 дугаар ангидаа 6 дугаар үе дээр 7 дугаар үе дээр 8 9 дугаар үе дээрээ гэдэг ингээд үе тэнгийнхэнда ижил төвшөнд аливаа нэг үйл ажиллагаа хичээлийн бол хичээлийн үйл ажиллагаа зохион байгуулахад бол гарцаа авах одоо итгэх хүүхдүүдийн оролцоо итгэх нэлээд нэмэгдэж байгаа харагдсан. За бас энэ сургууль дээр одоо гарсан томоохон өөрчлөлтүүд мэдээж сургуулийн соёл энэ одоо сургуулийн үүдээр орохоос эхлээд мэдчилгэхээс эхлээд бие биенээ хүндэтгэхээс эхлээд энэ бол мэдээж хүн болгоны анхаарлыг бас татсан. За дараагийн зүйл нь бол манай 2 дугаар сургуулийн өөрийнх нь одоо гол зорилго бол үндэсний өв соёлыг дээдлэх, түгээн дэлгэрүүлэх ийм одоо гол бусад сургуулиудаас ялгаатай ийм зорилгыг одоо агуулдаг. Энэ утгаараа бол бас их хослуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл байгууллагын шинэ менежментийг яг энэ өөрийнхөө зорилготой хослуулсан. Яг энэ чиглэлээр одоо сургуулийн хөтөлбөр болгондоо одоо өөрийнхөө өв соёл түн дундаа даргангачуудын, зэмчиндүүдийн тэ Сүхбаатарын одоо багталт нэгдэг орныхоо онцлог байдал, аж амьдрал, соёл, уламжлалыг одоо шингээгч оролцсон. Түүн нь бол ялангуяа одоо Бенжамины багш нараас харагдсан. Энэ сургууль бол бус сургуулийн батхан үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх журмаар нэлээд одоо агц гаргасан. Тэр журмаараас улсын хэмжээний уралдаан тэмцээнд зөвсөн оролцсон байгаа. За мөн одоо анги танхимуудынхаа тогтчил, сургуулийнхаа коридорын тогтчил, ялангуяа өв соёлын булан нэвтрүүлэх хүүхэн одоо өргөцсөн дээр тогтчилсан. Технологийн багш нарын одоо хичээлдээр ороод бас сонирхож үзсэн. Технологийн багш нар муу ялгаа авахгүй өв соёлыг бол өөрийнхөө хичээл хөтөлбөрт илүү гоё тусгаж гаргаж ирсэн харагдсан. Тэгээд энэ сургуулийн маань одоо 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа төслийн одоо үр дүнгууд бол ингээд зөвхөн мэддэж байгаа нь бол энэ цаашаа харагдахгүй одоо төлөвлөлтүүд цаасан дээр буусан цаана одоо нарийн энэ зүйлүүд бол маш их байгаа. За энийг бол бас саяхан одоо манай аймагт ирсэн манай сайд, энэ Хямралын сайд бол их олж харж
их сонирхсан, маш их сонирхож энийг одоо шинэ Монголын галаа багшаас бишээ. Яг одоо Бачуудын захирал танаас одоо энийг илүү сонирхмаар байна гэдэг ингээд бүх багш нартай нуулзаад өрөөцөлтэй гарнаад ялангуяа өөрийнх нь өрөөний одоо хийсэн төлөвлөлтүүдийг бол нэг бүрчлэн одоо уншиж сонирхож маш гайхсан. Энэ их сонирхолтой байдаг. Бидний одоо ирж хайж байгаа бидний одоо ерөнхий олонх салбарын сургуулийн одоо менежмент болон сургуулийн соёлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Энийг бас чадан маш сайн одоо чадвартайгаар одоо хамт олондоо нутагшуулж хэрэгжүүлж байгаа гэдгийг бүр баяр багталтайгаар одоо бас их сонирхож олон зүйлийг асуусан. Их богино хугацаанд яасан боловч бараг энэ сургууль дээр одоо хугацаа сунгасан гол одоо зүйл нь бол яг энэ менежментийг маш их илүүтэй сонирхсан. Тийм учраас цаашдаа бас Монголын бусад сургуулиудад ч гэсэн эндээс бас авч хэрэгжүүлэх санаанууд маш ихэн байгаа маа гэдгийг бол онцолж сургуулийн захирлыг одоо бас уулзаарай гэсэн юм урилгыг хүргэж өгчээсэн. Тэгэхээр бид нарт одоо яг энэ төсөл маань богино хугацаанд ингээд төр очих хооронд ч юм уу уулзах бүрт одоо ингэж мэдрэгдэж байгаа гэдэг бол тухайн сургуулийн бас гаргаж байгаа үр дүнгууд нь харагдаж байна л гэж бид нар үзэж байна. За Сүхбаатар аймгийн хэмжээнд бол бас хөр арга хэмжээнүүдийг олон жилийн хугацаанд Онгон сумын хөлийн цэрэг отрядтай бол нэлийн хэдэн жилийн өмнөөс сургууль маш их холбоотой байдаг. Тэгээ энэ утгаараа бол халхангийн сурагчдыг яг одоо эх орноо хамгаалах ямар бодит байдал дээр ямар байдгийг хөлийн цэрэг гэж юу хэлдэг гэдэг дээр бол хүүхдүүдийг бас яг одоо багшраг удирдуулаад тодорхой хэмжээний хугацаатаагаар ингээ явуулдаг. Энэ бол бас манай 2 дугаар сургуулийн нэг онцлог байдаг. Бас төлчөө хүүхдүүд гэдэг энэ жил мөн одоо бас хичээлээс гадарх үйл ажиллагаанууд дээр шин зүйлүүдийг оруулж ирсэн байгаа. Эрдэнэ цагаан асах цомуудад бол гадаад хэлний багш нар бас очиж энэ сургуулиуд дээр өөрийнхөө сургуулийн хэрэгжиж байгаа төслийн анхан шатны одоо мэдээллүүдийг өгч бас хүүхдүүдтэй мэдчилж ингэж байгаа нь бол мэдээллүүдийг бид нар бас аймаг орнд дотроо бас харж байгаа. За тэгээд бид нар ч гэсэн бас боловсролын газрын зүгээс бусад одоо сургуулиудаа илүү сайн түгээгээрэй гэдэг ийм саналыг бас тавьж байгаа. Тэгэхээр сургууль маань өөрөө ямар ч хэсэг эхлээд тодорхой хэмжээгээр нутагшуулаад амжилт үр дүнгээ тооцоод цаашаа хэрэгжүүлэхэд бас дахиад бидэнд ямар нэмэлт зүйлүүд хэрэгтэй байхгүй ямар хүндрэл бэрхшээл байна түүнийг яаж даван туулах вэ гэдгээ одоо энэ одоо төслийнхаа үр дүнгээс хэлэлцсэний дараагаар бол илүү одоо бусад сургуулиудаа түгээний дөрвөлтийг хийнэ гэж одоо бид нар бодож байгаа. Тийм ч одоо бид нар саналуудыг бас сургуультай хэлээд байгаа. Ингээд Сүхбаатар аймгийн хэмжээнд бол Бачуудын захиралтай ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг хамт олон энэ одоо шинэ Монгол сургуулийн олон одоо туршлагаас судлаад ерөнхий боловсролын сургуулийн менежментийг боловсруулан болгоход бас тодорхой хэмжээгээр өөрийнхөө үүргийг одоо биелүүлж байна гэж ингэж манай газраас үзэж байна. Ингээд төслийн арга хэмжээ улам одоо илүү өртөгтэй болж цаашаа их сайн үр дүн авчраасэ гэж сургуулийн хамт олонд бас хүсээрээ. Сайн бацхан уу намайг Өмнөх Хууль гэдэг. Би 16 дугаар үеийн суралцагч. Би 5 дугаар ангид байхдаа математикийн хичээлийг илүү судлаж, волейбол тоглож сурах зорилготой байсан. Би сургуулийнхаа волейболын дугуйланд явж байгаа. Энэ жил аврах шалгаруулга тэмцээнд манай үе медаль аваагүй ч хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Бид үеэрээ гол цэвэрлсэн, алаг мөлхий өрөх, бокс нийлүүлэх тоглоомыг сурсан. Бас бие биелгээ бүжийг бүжиглэж, даргангаа хүүхдүүдэд дуулж хүүхдийн баяраар мэдлэгээ төвшүүлсэн. Би эх жил дунд ангийн суралцагч болно. Намайг сайн суралцахад үеийн багш нар маань заад зөвлөдөг. Би өдөр бүр хичээлдээ яарна ирдэг. Учир нь багш нар маань надтай мэдлэг гээд хүлээж байдаг учраас хичээлдээ ирэх дуртай байдаг. Сайн бацхан намаа Мөнхцөл гэдэг. Би ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар үеийн суралцагч. Манай сургууль Шинэ Монгол сургуулийн төсөл хэрэгжиж байгаа. Жишээлбэл манай сургууль мэдлэг хүндлэх соёлыг илүү хэвшүүлж чадсан. Энэ суралцагч биднэрт маш их таалагдж байгаа. Яагаад гэвэл сэтгэл санаагаар өсвийг багш нар маань бидний инээмсэглэн огтож мэдлдэг. Ингэснээр бид хичээлдээ илүү эрч хүчтэй болж чаддаг. Мөн бид 9А, Б гэж хуваагдaltaгүйгээр 9-р ангийн 12 дугаар үе гэж нэгдэж чадсан. Ингэснээр бид хичээлээс гадаарх үйл ажиллагаа болон нөлөөллийн ажил гэх мэт зүйлс хамтран оролцдог болсон. Би ингээд өмнө бусад ангийнхаа хүүхдүүдийг сайн мэддэггүй байсан бол одоо үеэрээ нэгдэж чадсанаар үеийнхаа бүх хүүхдүүдийг сайн мэддэг болж найзууд болж чадсан. Сайн байцгаана уу? Би 11 дугаар үеийн суралцагч Мөнхтөмүүлэн байна. Би сургуулийнхаа хэрэгжүүлж буй төлзөө сурагч хөтөлбөрт хамрагдаад Дарган сумын сайн малчин Мөнхөн ахын да туслахын зэрэгцээ
байгалийн дурсгалт газруудаар аялсан. Бид очих замдаа асах зумын ерөнхий боловсролын сургууль болон дотор байртай танилцж, цааш хөдлөн бичгтийн шахаа гэдэг газар очиж нэрний утга учир болон хэрхэн ан ав хийдэг байсан талаар мэдэж, үргэлжлүүлэн талын агуу руу ороход яг л гэр шиг дугуй тэ бас амар хүйтэн байсан. Яагаад гэвэл доторх нь тэр чигээр хүмүүс байдгийн байлээ. Талын агуугаас гараад мөнхөөхөндөө очиход биднийг маш халуун дотноор хүлээж авсан. Маргааш өглөө нь манай үеийнхэн өглөө эртлэн босож дасгал хөдөлгөөн хийсэн. Манай үеийн охтууд үнээ саах болон өглөөний цай бэлтгэх оронд үеийн хөвгүүд ноос түүх, зээл цэвэрлэх гэх мэт ажлуудыг хийсэн. Бид үеэрээ ямаа самсаа. Тэгээд дараагийн төлчин сурагч хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдтэй амжилт хүсье. Сайн байцгаана уу? 9-р үеийн сурагч тогтох жаргалаа. Ингээд Шинэ Монгол сургуулийн туршлагаар суралцсны үр дүн манай сургуулийн багш ажилчид болон сурагчид хооронд айгүй эерэг хандлага идэлгэрэх болсон. Тэгээд энэ сургуулийн орчинд айгүй дотн найрсаг илдэг тийм ур амьсгал бүтээж байгаа хүүхдүүдийг сурлага, хөдөлмөр, урлаг, спорт гэдэг бүх төрлөөр ингээ хөгжих боломжийг илүү их тодсож өгч байгаа. Үүн дээр мөн нэмээд сурагчдын ингээд өөр байдал, сурагчдын ингээд суралцах өөрөөр арга барилыг ингээд багш нар илүү ойлгодог болсон учраас сурагчид ингээд илүү үр дүнтэй суралцаж, илүү үр дүнтэй амжилт гаргаж байгаа. Сайн байцгаана уу? 2-р бүрэн дунд сургуулийн 17-р үеийн суралцагч Түшин Жаргалын ээж байна. 2-р сургууль маань Шинэ Монгол сургуультай төсөл байгуулагдаад 2 жил болж байгаа. Тэгээ өглөө олох ингээ хүүхдээ үргээд ирэхэд багш нар маань мэдлээд хүүхдүүдийн маань хүлээж авч байгааг их сайхан санагддаг. Тэгээд үеийн багш нар маань хамтран ажиллаад бас тэрнээс гадна эцэг эхүүд маань бас үеэрээ хамтран ажиллах болсон их таатай байгаа. Шинэ Монгол сургуультай хамтран төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөлд хамрагдсандаа баяртай байгаа. За энэхүү төслийн хүрээнд манай сургууль Шинэ Монгол сургуулийн брэнд 8 үйл ажиллагаанаас 4 үйл ажиллагааг сургууль дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна. За энэхүү 4 үйл ажиллагаанд бол сургуулийн зохиц хөтөлбөр, багшийн хөгжлийг дэмжих, багш нарыг багт нэгтгэх, за хичээлээс гадуур үйл ажиллагаа гэсэн 4 үйл ажиллагааг сургууль дээр ажлын хэсэг томилогдсон хэрэгжүүлж байгаа. За ер нь бол сургуулийн менежмент сайн сургууль болоход сургуулийн менежмент зайлшгүй хэрэгцээтэй байдаг. За энэ сайн сургууль болоход сайн багшийн үр нөлөө нэлээдгүй их байгаа. За манай багш нарын хувьд бол авьяаслаг чадварлаг багш нар олон байгаа хэдий ч бид бүхний менежментээр зохицуулалт хийж багш нараа багт нэгтгэн үеийн зохион байгуулалтанд оруулаад энэ хичээлийн жилд сургуульд хүмүүжлэхээ үйл ажиллагааг явуулаад хичээлийн жилээ үтэж байна. За Шинэ Монгол сургуулиас бол ерөнхийдөө бид бүхний хэрэгжүүлэх маш олон зүйлүүд байгаа. За энэндээ дүгнэлт хийгээд багш нарынхаа санаа бодлыг сонсоод, эцэг эхчүүдийнхээ санаа бодлыг сонсоод, сурагчдынхаасаа бас ийм үйл ажиллагааг хэрэгжүүлвэл зүгээр байна гэсэн үйл ажиллагаануудын санаануудыг авсныхаа үндсэн дээр сургуулийн жилийн үйл ажиллагааны төлөвлөлтийг гаргадгаар онцлог болсон байгаа. За ингээд жилийн үйл ажиллагааны төлөвлөлтийг гаргаж хугацаанд нь хэрэгжүүлснээрээ бидний үйл ажиллагаа ахиц амжилттай байгаа. За ингээд бид бүхэн төслийнхаа хүрээнд хэрэгжүүлж байгаа 4 үйл ажиллагаагаа дараагийнхаа хичээлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн 19-р үеийн багш Хутган Чимэг байна. За манай сургууль Шинэ Монгол сургуулийн менежментийг сайжруулах төслөөс төслийн 10 чиглэлээс өөрийн сургуультай хэрэгжүүлж болохыг 4 чиглэлийн сонгон авч хэрэгжүүлэн ажилласан байгаа. За үүний үр дүнд бол манай 19-р үеийн суралцагчид болон багш нарын хувьд бол маш тийм том ахиц амжилт өөрчлөлтүүд гарсан байгаа. За үүний зарим нэгээс нь зохистордвол багш нарын хувьд бол багш бид бүхэн нэг зорилго чиглэлтэй болж бусдыгаа хүндлэх, бусдыгаа дэмжих, бусдыгаа үгийг сонсох, за тэгээд богино цаг хугацаанд их зүйлийг амжуулах, цаг баримтлах гэсэн олон чадваруудад суралцахын зэрэгцээ
одоо нэгдсэн нэг төлөвлөлтийн энэ дагуу үйл ажиллагаагаа төлөвлөж түүндээ хүрэхийн тулд одоо багаараа хамтран ажиллаж зөвхөн би ганцаараа ажиллах биш тийм ээ, бид бүгдээрээ хамтдаа ингээд ажиллах гэсэн нэг үзэл санаа хандлагыг одоо өөрсөндөө төлөвшүүлэн ингэж ажиллаж сурсан байгаа. За мөн суралцагчдын хувьд бол одоо манай 19 дугаар үеэр нийт 115 суралцагчтай. За ингээд нийт 115 суралцагчдынхаа сурлага, эрүүл мэнд, өв соёл, хандлага төлөвшлийн тал дээр бол ингээд багш бид бүхэн ингээд хамтран ажилладаг. Босно нь одоо дан ганц одоо багш одоо өөрийн ангийн суралцагчтайгаа биш, үеийнхээ одоо бүх суралцагчдын энэ тал дээр одоо анхааран ажиллаж одоо ингээд сурсан нь одоо манай үеийн эцэг эхчүүд хүртэл одоо энэ байдалд маань одоо маш их одоо сайшаалтай, талархалтай хүлээн авч байгаа. За энэ нь ч одоо бидний одоо ажлын үр дүн, ахиц амжилтанд бол одоо маш сайнаар нөлөөлж байгаа гэж бид бүхэн үзэж байгаа. За ингээд энэхүү одоо төслийг хэрэгжүүлэн одоо бид бүхэнд одоо өөрийн ажлын арга туршлагаас одоо харамгүй хуваалцаж байгаа Шинэ Монгол сургуулийн удирдлагууд болон хамт олонд нь одоо талархаж байгаагаа илэрхийлээд одоо та бүхний цаашдын одоо ажил үсэд одоо өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. Сайн байцгаана уу, намайг Мөхцөл гэдэг 2 дугаар сургуультай математикийн багшаар эхний жилдээ ажиллаж байгаа. Анх ажилд ороход сургуулийн захирал маань шинээр орж буй багш ажилтнад зориулсан сургуулийн алсын хараа, архим зорилго болон Шинэ Монгол сургуультай төслийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалтаас би төслийн анхан шатны мэдээлэл олж авсан. Миний хувьд 12 дугаар ангид математикийн хичээл ордог учраас 12 дугаар ангийн 9 дугаар үеийн багт орж ажилласан. Анх бол 12 дугаар ангийн анги удирсан багш биш, зөвхөн нэг бүлэгт нь хичээл ордог байсан учраас үеийн бүх сурагчидтай хамтарч ажиллана гэдэг надад нэлээд асуудалтай юм шиг санагдчихсэн. Гэхдээ үеийн багш нар болон Шинэ Монгол сургуулийн тагтаа багш нарын сургалт ярианд оролцсноор үеийн сурагчдтайгаа хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдэг чиглүүлгийг би олж авсан. За бид үеэрээ багаараа хамтарч ажилласнаар хамт олонний уур амьсгал, багш сурагчийн харилцаа, багш эцэг эхийн харилцаанд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадсан. За жишээлбэл манай сургууль дээр явагдаж байгаа үйл ажиллагаанууд буюу хичээлээс гадарх үйл ажиллагаанууд дээр эдгээр эерэг өөрчлөлтүүд маань илүү их гарч ирсэн болов гэж би боддог. Шинэ Монгол сургуулиас миний хамгийн сайн ойлгож авсан зүйл юу вэ гэвэл ахиа үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг хэр сайн төлөвлөсөн, хэр сайн бэлтгэл ажиллагаа хангасан, хэр нэгдэж чадсан гэдгээс шалтгаалan зорьсон үр дүндээ хүрч болдгийм байна гэдгийг би ойлгосон. Манай сургууль дээр хичээлээс гадуурх үйл ажиллагаа бол нэлээдгүй зохион байгуулагддаг. Тэгсэн хэдий ч өмнө нь бол багш, эцэг эх сурагчидтай бүрэн хүрч чаддаггүй байсан. Яагаад гэвэл хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөлт, бэлтгэл ажил, хамтын ажиллагаа төдийлөн дутуу дулмаг явагддаг байсан учраас. Гэхдээ бид үеийн багш нар бид хамтарч аливаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа урьдаас бэлтгэж, төлөвлөж, хамтаараа нэгдэж хамтарч ажилласнаар олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж чадсан юм аа.